Хай, өглөөний хөрөлтэй авъя. Өнөөдөр жоох их юм захиалцсан. Нэг харсан чинь гэрт нэлийн юмнууд дууссан болохоор нь нийлүүлээ захиалчлаа. Өнөөдөр хүүгийн найзынхаа ээж нь хүүхдэдэд дагуулад хамтдаа кино үзье гинэ. Тэгсэн чинь ямар кино үзэх юм гэтгсэн чинь Нанжин Жавшангуан гэд. Тэр нь болохоор Нанжины зургийн студ гэдэг нэртэй кино за. Гэхдээ тэр нь одоо дэлхийн 2 дугаар дайны үед Япончууд хятадуудыг одоо Нанжинд төрөмгийлэл үлдэжсэн тэр үеийн киноын гинэ. Ер нь хятадууд тэр үеийнхээ түүхэн баримтыг шууд ингээд ил гаргаж үзүүлдэг нь. За түүхийн хар бараанд дурсамж дахиж ийм байдалд орохгүй тул санаж сэрж явах хэрэгтэй гэсэн юм залуучуудад уриалгаас гадна эх оронч үзлийн бадрааж түүхийн муухай зүйлийг мартах ёсгүй гэсэн нэг ийм санамж гэхүүдээ өгч идэгэн. Бас нөгөө талдаа болохоор за надад лав тийг санагдтыг нэг тэгээд хүн чинь ингээд нэг дайсантай болчхоор бусад хүмүүс ингээд нэгтчихэд идэв штэ тий. Бас нэг тийм дотоодын нэгтгэлийн үйл явдал яваад ийнө гэж надад харагдаад идэгэн. Ер нь 1900 оны ихэнх үеийн Япончууд Нанжинд хятадуудад хийсэн халдлага бол ер нь бол хятадын түүхийн маш өрөвдөм, сэтгэл өвдөм түүхэлтэй. Тийм болохоор ч одоо хятадууд түүхээ мартах учиргүй гэж энэ үеийг залуучуудад үргэлж сануулж сэрэмжлүүлж байдаг. Энэ жил болохоор яг Япончуудын халдлага дайны үеийн 3 кино гарсан гэсэн. Нэг нь болохоор энэ Нанжины зургийн студ. Нөгөө хоёр нараа гараагүй гэлүү дээ. Нэг нь болохоор Дунжи Дав гэд нэг газрын талаар. Нөгөө нь болохоор 731 гэд. За энэ 731 нь 9 сарын дундуур гарна гэсэн одоо гараагүй. Гэхдээ хүмүүс амар өндөр хүлээлттэй. Энэ нь болохоор би гэхдээ энэ 731-ийг бүр нилийн сүлд нөгөө Тодгой Самсны чамд хин итгэх юм бэ гэд ном бидэн штэ. Тэрний 2 дугаар бүлэгтний төглөө яг 731 дүр ангийн талаар гарсан байдаг. Би дүнгэж тэндээс л сонсч ирсэн штэ. Анхан цааш ямар ч гэсэн тэндээс яг ингээд төсөөлөл авч ирсэн. За тэгээд ерөнхийдөө яг ийм 3 кино энэ жил 8-9 саруудад гарч байгаа. Ер нь хятадын 8-9 сар бол ер нь тэр 1945 оны 2 дугаар дайнд дууссан дарангуйлалаас гарсан тим түүхийн санаж сэрэх юм нэг эх оронч бахархлын сарууд болоод идэв. Ер нь голчлон бол Япончуудын хятадуудыг дарангуйсан тухайн он жилүүдийн талаар дурсаж түүний талаарх кино гардаг сарууд гэхгүй юу. Тэгээ би угаасаа хэлсэн шүү хүүхдүүд үзэхэд над кино чи арай амар юм шүү. Тэгээ тэр чин бүр амар юм гарна штэ. Тэгсэн чи ээж нь өнөөрөө тийм ч юм уу за тэгвэл дараа хойлоо өөр киног нь үзье гэлтэж хилээ. Угаасаа одоо хүүхэд үзэх 6-наас та хүүхдэд бол тэр бол үнэхээр муухай кино хаа. Хэдийгээр тэгэл хятад хүүхдүүд түүхээ эртхэн ойлгож байх нь зөв ч гэсэн тэр чин бас хамаагүй цус ийм амар юмнууд үсгэр чи хүүхдэд айдас мэдрэгдээд нэг тийм сонирн болчих штэ. Тэрий чин баг дурхаж 10-12-оос дээш насныхан л үзэх байх. Тэгэд ямар ч гэсэн өнөөдөр үтсэнгөө. Тэгснээс гэртэн очиж тоглохоор шийдсэн. Хүмүүс цэцэрлэгтэй явах байснаас хойш ер нь ангийнхантайгаа нэг их уулзгаа болцсон. Уг нь гадуур аягүй их таардаг гэсэн тэгсэн чинь ангийнх нь гадуураас нэг тоглохгүй л ах шиг шүү дээ. Тэгээ зарим аав ээжээс нь асуухлаар хүүхдүүд нь өглөөнөөс орой давтлага нэмэлт хичээлүүдэд явж байгаа. Одоо сургуульд орох жбайгаа болохоор хичээлийн бэлтгэлийг хангах хэрэгтэй гэд ингээд сургалтанд яваад байгаа гэсэн. Тэгсэн чинь хүү маань байхгүй хөрхий. Өдөржингөө тоглоод тэгэл хаяа нэг автаа хамт гарч бассейндээ явчаал. Тэгэл өнгөрөөж өгөө. Тэгэд би болохоор за нэгэндээ сурчих хүүхдээ чи юунд тэгтэн ингээ төрүүлж бэлтээд ингээд улам хэцүү хүүхэд насгүй болгоод өрсөлдөөнд бэлтээдэд ингээд хүүгээ бас чөлөөтэй байх гэдэг. Хаяа хараа яана хоцорчих үү дээ. Ангийнхнаасаа муу сурчих үү дээ. Одоо л ингээд гараа нь сул эхэлжүүл бариандаа хоцорчвол яах юм бэ энэ төр хэл. Үе бас боддtiin. За өнөөдрийн сэдэв бол боловсрал гэж мэгээд. Гэтэ та нар ер нь боловсролын талаар ямар бодолтой байдаг вэ? Надад бас тийм нэг айхтар өндөр ихтгэл үнэмшилтэй эерэг төсөөлөл хувьсан өөрчлөгдөж байгаа одоо үеийн нийгмийн бодит байдлаас шалтгаалаад ихтгэл үнэмшил харьцангуй бага төрөөд идэг болсон шүү дээ. Хэдийгээр хүүхэд ингээл багаасаа өөрөө ер нь ухаалагдуу, сайн гэнтэй, мэрэнтгий, хичээл зүтгэлтэй байхад ер нь хичээлдээ онд сурснаар ирээдүйд өндөр цалинтай ажлын байранд хүрч амьдралын чанар дэвшлэгдэн гэдэг ч гэсэн эн чинь бас айгүй багахан хувьда гарч болох үзүүлэлт шүү дээ. Одоо бол бүр цөөрж өгөө. Үгүй ядчил хичээх
боломж нь олцсон үед л ийм үзэгдэл гарна шүү дээ. Тэгэхээс биш одоо боловсрал гэдэг чинь өөрөө одоо ерөнхийдөө жоохон мөнгөн дээр тогтдог. Ер нь гэхдээ тэм судалгаанууд айгүйх байгаа шүү дээ. Хятадын дотоодын судалгаач байна, гадны олон улсын судалгаанууд зөндөө байна. Аав ээжийн орлогын түвшин, хүүхдийн боловсролын түвшинд хэрхэн нөлөөлж байгаа судалгаанууд бүгдээрээ эерэг гарсан бидэн шүү дээ. Аав ээж нь өндөр орлоготой байх тусмаа хүүхдийн сурах чадвар, сурч буй оноо өндөр байна гэсэн ийм үзүүлэлтүүд. За тэгээд эцэг эхийн орлогын түвшнээс гадна бас нийгмийн байр суурь гээд гарчиж байгаа. Эцэг эх нь анхнаасаа нийгэмд дээгүүр албан тушаал эрхэлдэг, байр суурь сайтай бол үр хүүхдтэй өөрсдийнхөө түүх амжилтыг ярьж, зааж, соёл болгон уламжлуулж бас үр хүүхдээ сайн боловсралтай болоход нөлөөлдөг гэдэг үр дүнгууд ч бас зөндөө байдаг. Эндээс харахаар ер нь тэгээд боломжтой айлын хүүхдүүд л илүү сайн боловсрал болох боломжтой гэдэг үнцэг амьдрал дээр ч хэрэгждэг. Одоо ч ингээл топ сургуулиудыг харалтаа дэлхийн топ сургуулиудын 80-90% нь боломжтой айлын хүүхдүүд байна гэж хэлдэг шүү дээ. Хятадд ч ялгаагүй. Одоо хамгийн том 2 сургууль Чинхуа Бэйда гэдэг 2 том сургуулийн 90-с дээш хувь нь мөнгөтэй айлын хүүхдүүд байна гэж байгаа байхгүй юу? Яагаад юм? Багаас хамгийн сайн боловсролыг авч хамгийн сайн багш нараар бэлдүүлж өөрөө бас хүүхддээс бол мэдээж сайн хичээл зүтгэл гарч байгаа. Гэхдээ бүх тэр боломжтой нөхцлүүд нь байгаад байхад угаасаа яаж муудах юм? Улмас сайжраа штий. Хамгийн сайн багшаар хамгийн сайн ном дэвтэр техник технологиг ашиглаж хамгийн сайн сургуульд орно. Хамгийн сайн сургуулиас сайн цалинтай ажлын байранд гарах боломж хамаагүй өндөр. За яг нэг хэдэн мянганы 1% нь хөдөө тосгоны мөнгөгүй боломжгүй айлын хүүхдүүд ороод ирсэн байдаг. Тэднэрээр айгүй их жишээ авч ярьдаг. Гэхдээ дийлэг биш шүү дээ, тэр чинь маш бага үзүүлэлт. Тэгэхээр ингээд боловсрал гэдэг нь өөрөө бас одоо юм шинэ үеийн одоогийн нийгмийн боловсролыг харах үнцөг бидний ингээд төсөөлөлд байдаг сайхан зүйл гэхээсээ илүү бас ингээд хэтэрхий өрсөлдөөн дунд ядуу баяны яалгааг улам хол болгосон боломжтойнууд нь улам боломжтой болсон, боломжгүй үед нь ямар ч боломж олох боломжгүй болгоцсон нэг тэр нөлөөг улам ихсгэх аюултай гэж хардаг. Уг нь ухтаа энэ боловсрал гэж чинь хүний амьдралыг өөрчлөх хичнээн том хүч үлээ дээ. Гэхдээ тэгээд Азийн орнууд Япон, Солонгос, Хятад гэсэн улсуудын боловсролын өрсөлдөөн нөхцөлийг харж зөв ойлгож, жишээ олгож, боловсролын талаар зөв ойлголттой болох нь чухал юм болов уу гэж боддог. За бай бай.